Хичээл 16 зохисгүй контентыг таних ба хамгаалах. Цахим орчин дахь хүүхдэд зохисгүй контент гэж хүүхдийн нас, сэтгэхүйд сөргөөр нөлөөлж болзошгүй хүүхэд үзэх, унших, сонсох, оролцоход тохиромжгүй агуулгыг хэлнэ. Хүчирхийлэлтэй контент, зодоон, цус алдалт, аимшигын бичлэг, хүүхдэд сэтгэл зүйн дарамт үзүүлэх дүрс. Садар самуун агуулга, насанд хүрэгчдийн зураг, бичлэг, бэлгийн харилцааг харуулсан материал. Мөрийтэй тоглоом ба бооцоо, цахим покер, казино зэрэг тоглоом. Хуурамч мэдээлэл, худал, суртал, ухуулга, ташаа мэдээлэл, инфлюенсерүүдийн буруу үлгэрлэл. Доромжилсон агуулга, бусдыг шоолсон, гадуурхсан, муу үг хэллэгтэй пост, мем. Олон улсын цахилгаан холбооны байгууллага нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан нь цахим орчинд хүүхдэд дараах 3 эрсдэл байна гэж тодорхойлсон. Контент зохисгүй агуулга. Бэлгийн агуулгатай, хүчирхийлэлтэй, үзэн ядсан, амиа хорлох, эрсдэлтэй зан үйл зэргийг харуулсан агуулга. Контакт буюу зохисгүй харилцаа. Бусдыг цахимаар дээрлэхэх, доромжилсон, гомдоосон, гадуурхсан агуулгатай сэтгэгдэл, чат зэрэг. Кондакт буюу зохисгүй үйл хандлага. Бусдыг санаатай хуурах, бэлгийн зорилгоор хүүхдтэй холбогдох, дарамтлах эрсдлүүд. Зохисгүй контент нь хүүхдийн сэтгэл зүй, зан төлөв, сурлага, харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хүүхдэд эцэг эх асран хамгаалагч нар нь хүүхдэд зохисгүй агуулга контентийг таних мэдэн түүнээс хамгаалах нь чухал юм. Хүүхдэд зохисгүй агуулга контентийг дараах аргаар таних мэдэх боломжтой. Үүнд контентын талаар өөрөөсөө асуух замаар таних. Тухайлбал энэ контент хүүхдийг айлгаж сандрагах уу? Насанд хүрэгчдэд зориулсан буюу бэлгийн үйл харилцааг харуулсан байна уу? Хүүхдийн насанд тохироогүй буюу бага насны хүүхэд үзэхэд тохиромжтой байна уу? Эрсдэлтэй үеийн хэв маяг дүрсэлсэн байна уу? Хүүхэд уг үйлийг дагаж дуурайх хүслийг төрүүлэх үс байна уу? Хууль бус зүйл агуулсан байна уу зэрэг асуултуудад тийм гэж хариулж байвал хүүхдэд зохисгүй агуулгатай гэж үзнэ. Хүүхдийн зан харилцааны байдлын талаар таних. Хүүхэд интернетэд зохисгүй контентэд өртсөн бол гинт аимхаа болох, ууртай, дуугүй болох, унтаж амрах, хооллох хэв маяг өөрчлөгдөх, утсаа нуух, дэлгэцээ хурдан хаах, хэрэглэж байгаагүй шинэ үг хэллэг ашиглах, интернетээс зайлсхийх, эсвэл хит их хэрэглэх зэргээр зан харилцаанд нь өөрчлөлт ордог. Контентын ангиллаар таних. Бэлгийн агуулгатай хүчирхийлэл, доромжлол, дээрлэхэлт, өөрийгөө гэмтэх агуулга, насанд нь тохироогүй тоглоом зэрэг өмнө нь дурдсанчлан зохисгүй контентын төрөл ангиллаар нь таних. Хүүхдийн насанд тохирсон эсхийг шалгах. Хүүхдтэйгээ ярилцаж таних буюу хүүхдийнхээ үзэж буй контентын талаар энгийнээр харилцан ярилцах нь хамгийн үр дүнтэй арга юм. Технологийн тусламжтай таних. Хүүхдийнхээ цахим хэрэглээг хянах буюу эцэг эхийн хяналтын тохиргоо parental control ашиглах зэргээр хүүхдэд зохисгүй контентийг таних, түүнээс хамгаалах боломжтой юм. Эцэг эх асран хамгаалагч та бүхэн дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй. Хорих бус, ярилцаж ойлголцох зарчмыг баримтлах. Хүүхдийн насанд тохирсон хяналт хийх, зөв үлгэр дуурайл үзүүлэх, хяналтын тохиргоо болон ярилцаж ойлголцох аргыг хослуулах. Зохисгүй контент гэдгийг тайлбарлах, дэлгэцийг зохистой хэрэглүүлэх дадлыг хэвшүүлэх. Хүүхдийн зан харилцааг анзаарах. Хүүхдийг буруутгахгүйгээр дэмжих, hide, not interested, report, block, unfollow хийх зэрэг хүүхдэд өөрийгөө хамгаалах аргуудыг заах. Өөрсдийн мэдлэгээ нэмэгдүүлэх нь хүүхдийг зохисгүй контент агуулгаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.